За амралтай өдрийн мэндийг хүргэе. Миний дууд ажгүй л ах тий. За болж юм тий. За сайхан амарцгааж байна уу? Өнөөдөр хүмүүсийн нэг асуугаад байгаа. Аль эсвэл нэг эргэлдсэн асуултанд хариулах гээд орж ирсэн байгаа тийм. За энэ зүгээр юм тий. Уг тосны солилцоо гэж таны хувьд юу гэсэн үг юм бэ гэд тий. Ер нь уг тос сайн муу гэл зарим хүмүүс ирдэг. Тэгсэн мөртлөө ихэнх хүмүүс одоо махны өөхөө шулаад гэх юм уу тосд нь салгаад авдаг юм билэ одоо болтол. Тэгэхээр малын өөх муу гэсэн бодол яваад байна. Дээр нь зарим нь болохоор ер нь өөх сайн гэж яваад байна. Ер нь таны хувьд өөх тос сайн юм уу муу юм уу? Энэ талаар ерөнхийдөө нөгөө шинжлэх ухааны үндэстэй ярэ гэж бодож байна. Уг тосны солилцоо угаасаа хүн болгонд таны нөгөө энерги эрчим хүчийг үйлдвэрлэж идэг зүйл маань өөх тос гэдэг шүү дээ тий мэдхөө. Өөх тос, нүүрс ус, уураг, амин дэм, эрдэс бодисод энэ 5 зүйлээсээ бид нар эрчим хүчийг, энергийг авч идэг. Одоо дулааныг үйлдвэрлэдэг. Эсийн одоо эс байгаа шүү дээ тий. Эс дотор митохондр гэж байдаг. Тэр митохондрынхаа одоо гадна тал, дотор тал, эсийнхээ бас гадна тал, дотор тал бүгд өөх тос байдаг. Хэрвээ өөх тос байхгүй, бүр туранхай чүрээсэн хүмүүс эдэн штэ. Байнга л даараастай явж идэг, гар хөлөн хүйтэн дагаад идэг те. Энэ хүмүүс төр одоо эсийн гадна талд ямар нэгэн өөхөн бүрхүүл байхгүй дээ байнга даардаг. Тэ? За тэгвэл энэ даардаг хүмүүс төр хэд туранхай хүмүүс төр өөх тос хэрэгтэй юм байна. Өөх тос багтаа хүмүүс байх юм бол энэ бодисын солилцооны алдагдaltaй хүмүүс гэж үздэг. Тодорхой хэмжээний өөх тос байж л бодисын солилцоо эрчимтэй явагддаг. Уг нь хүүхдүүдийг бид нар хардсан шүү дээ тий багтаа жоох мяраалаг тий хүүхдүүд байх юм бол гадаа энэ яг эд өвөл гадаа гарсан ч гэсэн daardаггүй. Байнга л тоглоол энерги нь бараг буцалж идэг. За нэг туранхай автор нэг чүрээсэн хүүхдүүд идэг. За тэр хүүхдүүд гадаа гараад бүр юу гэмээр юм бтэ бүр хөөрхийлэлтэй бүр дараа чичрээд идэв штэ тий. Яг энэ хүүхдүүд одоо тэр мяраада хүүхдүүдэд дээр нь саяны бүр туранхай хүүхдүүдийн дотор би эд эргэтэн организмд бодисын солилцоо гэдэг зүйл явагдаж идэг. Энэ нь эрсдэс ялгаатай. Яг тэрэн шиг том хүмүүст ч гэсэн ялгаа байхгүй. Хэрвээ өөх тос нь том байх тусмаа бодисын солилцоо алдагдaltaй байдаг. Хэрвээ өөх тос бага байх юм бол одоо хамгийн одоо минимум түвшиндээ байх юм бол бас л бодисын солилцооны алдагдaltaй байдаг. Тийм үү? Тэгвэл их байх нь ч буруу, бас бага байх нь ч гэсэн ер нь эрсдэлтэй, эрүүл мэндэд гэсэн үг. За тэгвэл өөх тос ямар үүрэг гүйцэтгэд юм бэ таны бие эд эрхтэнд те? Сая би хэлсэнтэй эсийн мембраны үндсэн үүрэг одоо хэсэг болж түүнийг хамгаалж идэг. Эсийг гадна талд нь бүрхүүлүүлсгээд эсийг хамгаалж идэг. Хийхдээ одоо бүх эд эрхтэн маань эсээс бүрдэж байгаа шүү дээ. Илэгний эс байна, хотоодны одоо бүх эс, арсны эсүүд хүртэл бүгд эсээс тогтож байгаа. Үүний гадна талын бүрхүүл нь ерөөсөө өөх тос идэг. Тэгвэл эс хурдан үхэж хөгшрөх тусмаа эс хурдан үхээд үхэх тусмаа хөгшрөлт хурдан явагддаг. Тэр одоо илэгний эс өглөө гэж бодож ил та. Тэгвэл энэ илэгний үйл ажиллагаа алдагддаг. Илэг хор шүүх чадвар нь алдагддаг гэсэн үг. Энэ нь бас өөх тосороо энергийг үйлдвэрлэх механизм нь алдагдсан байна. Тэ? Нэгсэндээ бамбаа дуулганд болд юм биш үү? Эсийг хамгаалдаг бүрхүүл. Бид нарыг бас хамгаалдаг ямар нэгэн гадны зүйлүүдээс хамгаалдаг зүйл маань арьс байдаг шүү дээ. Яг тэрэн шиг эсийг хамгаалдаг арьшиг бүрхүүл нь өөх тос идэг. Тэгвэл та эсээ урт удаан амьдруулъя гэж бодож байгаа бол өөх тос хэрэглэх нь зүйтэй юм байна, тийм үү? Гэхдээ тодорхой тун хэмжээгээр
За хоёрдугаарт нь юу байх вэ? It is нөгөө is эд эрхтний бүхий л үйл ажиллагааг зохицуулдаг. Саяны энерги авах процесс, энергийг үйлдвэрлэх процесс. Тэгээ шин эсийн үүсгэхэд бас оролцдог. Үгсэн эсүүдийг гадагшлуулах процесс. Гэх мэтчлэн эстэй, эдтэй холбоотой, нөхөн төлчгтэй холбоотой процесс нь өөхний солилцоогоор явагддаг. За жишээлбэл нөгөө гараа зүсчихээ л дээ. Гараа зүссэн үедээ үүнийг одоо дархлаа сайтаа тий өөх тосын хэмжээ хангалттай байгаа хүмүүстээр хурдан идэгдэг. Хэрвээ гаднаас ямар нэгэн халдвар бохир ороогүй цагтаа гэсэн. Хэрвээ өөх тос муута чүрийсэн туранхай хүмүүстэр энэ гарынхаа шалбарх нь удаан идэгдэг. Өөх тосны солилцоо байхгүй тэнцээ үүхний үүрэг орол хэрэгтэй байхад тэр нь дутмагшилтай болсонтой холбоотой гэсэн. За 3 дугаарт нь энергийн нөхөн сэргээлтийн гол нөөц болдог. За энерги гэхлээрээ сая хэлсэндээ эс дотор митохондри байдаг. Бүх эс митохондритай. Одоо бид нар нэг 10 жилд нэг биологийн хичээл дээр үздэг байсан шүү дээ. Яг тэр шиг тэр митохондри маань энерги өгүүлдүүлж идэг. Та ядраад байна уу? Тэгээ унтсан ч гэсэн унтаагүй юм шиг мэдрэмжтэй байна уу? Аль эсвэл ямар нэгэн байдлаар өрөөсөө л нэг ядарсан шинжтэй байгаа бол таны митохондри туйлдсан байна. Таны эс хөгшөрсөн байна. Энерги үйлдвэрлэх процесс нь алдагдсан байгааг илэрхийлдэг, хэлдэг гэсэн. За 4-р нь энергийн үйлдвэрийн гол цөмийг хийдэг. Жишээлбэл саяны митохондрийг хэвийн одоо юу гэдэг амьдрах чадварыг удаан байлгахад тусалдаг зүйл. Энэ 4 үндсэн үүргийг өөх тос гүйцэтгэдэг юм байна. Тэгвэл өөх тос бид нарт хэрэгтэй юм байна те. Бид нар ажилдаа, амьдралдаа тий энергитэй байхын тулд жишээлбэл зүгээр л бодоод одоо би ярьж штэ те ярих, бодох юм одоо ямар нэгэн зүйл дээр ажил дээр шийдвэр гаргахад хүртэл энэ өөх тос оролцож идэг. Шийдвэр гаргахад энэ тархины бүх эд эс ажиллаж байгаа учраас энерги үйлдвэрлэж ижил тэр шийдвэрийг гаргаж штэ. Жишээлбэл би хөдөө явах уу, явахгүй байх уу? Аль эсвэл би энэ хувцсыг өмсөх үү, энэ хувцсыг өмсөх үү гэд ийм жижигхэн шийдвэр гаргах төдийд энерги танаас гараад идэг байхгүй юу? Тийм учраас нөгөө Стив Джобс хэлсэн байдэн штэ. Маш олон нөгөө хувцс сольж өмсдөг хүмүүс төр Стив Джобс өөрөө болохоор нөгөө юу лээ Дженсен өмдтөө хар мак ч юм уу цамцал өмсдөг. Тэрнээс өөр зөвлөдүүдийг өөр хувцс өмсдөхгүй брэндэн дээр нь байнга л тэр хувцсыг өмсгөөрөө за би тэр хувцсыг өмсгөө тэр гуталтайгаа зохицохгүй байх уу гэд тархины энергийг алдахыг хүсдэггүй. Бид нар тэгэхээр жижигхэн энэ хувцс өмсгөхөд хүртэл маш их энерги зарцуулж идэг гэдгийг мэддэггүй. За бүр цаашлаа тий оюуны ажил хийдэг хүмүүс төр маш их энерги зарцуулдаг, маш их ядардаг. За биеийн хүчний ажилтайгаа хавсраад ирэх юм бол тэр хүнд баг юм үлдэхгүй. Тэгвэл яах нь таны хувьд ямар ажил хийдийм бэ гэдгээс шалтгаалаад энэ өөх тос танд хэрэгтэй юм байна гэдгийг би хэлмээр байгаа тийм тий. За таны тархи толгой одоо нэг Альцгеймерийн өвчин байгаа шүү дээ. Альцгеймерийн өвчин одоо дэлхийн нийтдээ 3 дугаар байранд жагсаж байгаа юм байна. Тэгэхээр энэ юуг илэрхийлээд байна гэхээр бид нарын санах ой урт хугацааны санах ой багассан. Байнга л юмаа мартдаг. 20 оноос хойш ковидоос хойш хүмүүс маш ихээр мартсан. За би ковид уссан учраас би мартамхай болцсон гэж яриад идэг. Үгүй бас нэг шалтгаан нь за ковид байж болно. Нөгөө талаараа бид нарын суур буюу эсийн митохондри маань эрүүл байна уу гэдэг дээрээ л бас анхаарал үзээч гэдгийг бас хэлмээр байна те. Та нарын маань хувьд яг тийм зүйл болдог уу? Байдаг уу? Мартаж санах, энергигүй, ирч хүчгүй юм шиг тийм мэдрэмжүүд. Юмыг бодох гэхлээр миний тархи ажиллахгүй байна. Ямар ч шийдвэр гаргах би чадваргүй байгаад байна гэд заримдаа бид нар тэгдэг те.
яг энэ үйл ажиллагаа маань танд байх юм бол энэ нь одоо эсийн дотор эрчим хүч үйлдвэрлэх чадамж нь багасаад байна. За тэгвэл өөхтөөс хаан задард юм бэ? Өөхтөөс амаар орлоо, хотоод нь задлахгүй, амны гүндэд бас задрахгүй, нарийн гэдсэнд очиод задардаг гэсэн. За бүдүүн гэдсэнд бас задрахгүй. Нарийн гэдсний эхлэл хэсэгтээ хотоод маань нөгөө өөхийг маш сайнаар ингэж бутлаа, задлаад өгснийхээ дараа шингэн өөхтөөс 12 гэдэсэнд буюу нарийн гэдсэнд ороод ирэхээр нойр булчирхааны ферментүүд цөсний хүчлээс ферментүүд ялгараад, цөсний хүчил ялгараад нөгөө өөх тосыг маань задлаад өөх тосны найрлаганд байгаа шим тэжээлийг аваад цусны их хэрэгэлтэндээ өгвөл яах нь нөгөө бид нарыг эрч хүчтэй байлгадаг процесс өрөөсөө нарийн гэдсэнд явагддаг. Хэрвээ таны нарийн гэдэс асуудалтай нөгөө миний ярьж байгаа нарийн гэдсний нөхцөлтийн синдромтой байх юм бол энэ өөх тосыг боловсруулах үйл ажиллагаа таны бид явагддаггүй. Тэгжээж өөх таны бид шимэгддэггүй. За өөх шимэгдэхгүй байх процесс нь таны нөгөө бодисын солилцооны алдагдaltaаг үргээд таныг даардаг, дархлаагүй болох, энерги эрч хүчгүй болгох нөхцөлийг суурийг нь тавиад өгчдөг. За тэгэхээр нарийн гэдсээ бид нар мэдхэн чухал юм байна те. Уг нь нарийн гэдсний нөхцөлтийн синдром бол маш хурдан хугацаанд бид нарын өдөр тутмын дадал хоолны зуршилтай. Дээр нь таны хоол боловсруулах эргэтэн системд ямар нэгэн бохирдол ихтэй бол тэр болгоныг цэвэрлэж гаргахад л нарийн гэдэс хэвийн үйл ажиллагаа нөгөө жижиг өссөнсрөөд байдаг байхгүй. Тэд нар нь сэргээл босоод ирдэг. Тэгээд таны хоол шингээх үйл ажиллагаа маш гоё. Одоо гулсаал өнгөрнө гэдэг шиг л юм болдог. За юм байгаад юм. Ойлгомжтой байна уу манайхаа? За өөхтөөс задрахад ийм процесс хүний бид явагддаг. За энийг халт нэг ярьчих те та хэд маань. Ус одоо 1 г өөхтөөс задрахад танд 2 литр орчим хүчилтөрөгч хэрэгтэй болдог. Танд хэрвээ хүчилтөрөгчийн дутагдaltaй агаар муутай газарт заримдаа ажилтдаг хүмүүс байдгийн шүү дээ. Тийм хүмүүст илүү одоо тий анхааралтай авах хэрэгтэй байдаг гэсэн үг. Хүчилтөрөгч муутай газар, дээр нь хүчилтөрөгчийн дутагдaltaй одоо юу вэ? Цус багталттай хүмүүстэр энэ хүчилтөрөгч дутмагшилтай байдаг. Учир нь нөгөө цусны найрлаганд байдаг эритроцит маань хүчилтөрөгчийг нуруундаа үүрээд нөгөө хүчилтөрөгч хэрэгтэй газарт аваачиж өгдөг байхгүй юу? Тэгэхээр цус багталттай байх тусам хүчилтөрөгч бага байна. За өөх тосыг өөх тосыг задлахад энэ хүчилтөрөгч 2 литр хүртэл хэрэгтэй байд юм байна. За энэ хүчилтөрөгчөөс биеийн гадна талд болон дотор талд килокалори буюу бас л нөгөө энерги үүсгдэг гэсэн үг. Тэгэхээр биеийн дотор талд 9.3 килокалори энерги үйлдвэрлэдэг бол бас гадна талд ялгаа байхгүй адилхан хэмжээний энергийг үйлдвэрлээд гаргадаг. Энэ нь эсийн дотор бас эсийн гаднаа л гэсэн үг. За энэ хоёр задрахад ус болон нүүрсгчлийн хий болж гардаг. Хэрвээ таныг хамар битүүрдэг, гаймриттэй, уушигны өрөвсөлтэй дутуу амьсгалдаг бол энэ нүүрсгчлийн хий таныг хордуулдаг дотроос. Тэгвэл амьсгал бид нарын амьсгал хэвийн байж иж энэ өөх тус маань задрах процесс маань 100% явагддаг. Хэрвээ таны амьсгалах процесст ямар нэгэн саад эмгэгтэй тий хамар битүүрэлттэй уушигны өрөвсөлтэй дутуу амьсгалдаг байх юм бол энэ нүүрсгчлийн хий таныг хордуулд юм байна гэдгийг хэлж дээ тий. За ус нь яг биеэс ингэж хөлсөөр ямар нэгэн байдлаар гараа явцдаг. Нүүрсгчлийн хий гадагшлах зам нь уушиг агаар энэ тий амар буюу хамраар гардаг. Тэгвэл нүүрсгчлийн хийдээ хордохгүй байхын тулд хүчилтөрөгчтэй байх хэрэгтэй. За хүчилтөрөгч ихээр байлгахын тулд юу лээ? Цусан хангамж сайтай байх хэрэгтэй. Цусан хангамж сайтай байна гэдэг байгаа маань эритроцит сайтай байна гэсэн үг. Тэгжээж энэ өөх тосыг бид нар шимэгдүүлдэг. 1 г өөх тосыг гэсэн үг. За тэгвэл 10 г тий өдөртөө 20 г өөх тос иддэг хүмүүс байх юм бол энэ хэмжээгээр бид нарт хүчилтөрөгч шаардлагатай.
За. За өдөр тутамдаа энэ өөх тос танд хэдэн хувь хэрэгтэй байд юм бэ? Энэ энергийг таны гэрч хүчтэй байлгахад ажил төрлөө тогтмол хийгээд те оюуны ажлаа, биеийн хүчний ажлаа хийхэд хэр энергитэй байх юм бэ гэвэл энэ 30-аас 40% энергийг та нүүрс биш өөх тоснаас авнаа л гэсэн үг. За энэ 30-аас 40% өөх тос маань 80-аас 100 г байхад хангалттай. За 80 г өөх тос. Тэгэхэд амархан байгааз. За 80 г гэхлээрээ сүүлийн тос байж болно шүү дээ. Аль эсвэл коконат тос байж болно, оливын тос байж болно. Бид нарын одоо хатуу малын дотор өөхний тосууд байж болно. Уг нь бид нар хагас хансан мөртлөө бүр сайн, бүр муу гэсэн ойлголт өртөөсөө биш. Ер нь бол бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Зөв. Тэгвэл грамлаад эхний ээлжиндээ хэдэн грамм байх нь уу гэдгээ нэг удаа хэмжээд авчих юм бол дараа нь өөх тосны хэмжээгээ ер нь нүдэн баримжаагаар харахад ойлгомжтой болоо явчих штэ тий. За сүүлийн одоо хоньны сүүл байх юм бол хоньны сүүлээ сайхан чанаад грамлаад үзэхгүй юу тий. 2 юм хэрчим талхан тавиад идэхээр байх юм бол хэдэн грамм байж байна. Би тэгвэл өдрийн 30-аас 40% өөх тосны хэмжээгээ ингээд авчих юм байна гэд өөрөө тооцоолоод хоолныхоо өөх тосыг баримжаалах боломжтой болчихно. За, ойлгомжтой байна уу, тий? Таны өөх тос, ер нь өөх тос бол маш их хэрэгтэй. За, зарим талаараа бүр хэрэггүй юм шиг байдаг. За, би хэрэгтэй талаас нь ярьж байна, тий? Танд ямар ашиг тустай юм бэ гэдэг талаас нь. Тэгвэл өөх тос ингэж 2 чиглэлээрээ тээвэрлэгдэн очно гэсэн нэг газараа, хэрэгтэй газараа очиж тээвэрлэгдэж очиж энергийн их үсвэрийг бий болгодог. Нэгдүгээр зам нь сая хэлсэнтэй задрах үйл явц маань нарийн гидсэнд явагддаг. Тэгвэл нарийн гидснээс шимэгдээд цус байна те. Цаана нь булчингуудын завсар одоо юу гэдэг юм те тунгалгийн шингэн байдаг. За энэ тунгалгийн шингэнд орж тэндээс цусны системд нэгдээд эд эрхт нүргээ шууд тээвэрлэгддэг. Таны одоо толгоонд багш нар байна тий. Оюуны ажил хийдэг, байнга ярьдаг, толгоогоо ажилуулдаг, юм боддог, математик одоо тоо боддог гэх мэтчлэн ийм төрлийн ажил хийдэг тархи маань маш их энергийг зарцуулдаг байхгүй юу? Тэгэхээр тархиа та тархины эдисийг тэжээлтэй байлгахыг гэвэл өөх тосыг яг энэ хэмжээгээр хэрэглэхэд та ядрахгүй, сүлдэхгүй тий ядарсан мэдрэмж авахгүй энэ толгой тархи маань өвддөггүй гэсэн үг. За ингээд эхний зам нь ингэж тий тунгалгийн системээрээ дамжаад дараа нь цусны хэрэгэлтэндээ очсноороо тэр цуснд байгаа хүчил төрөгчийг зөвгөрлж байгаа эритроцитера нөгөө эсэд хүргэгддэм байна. Хоёрдугаарт нь өөхөн эдийн нөөцөөс шууд цус руу орж тэндээс эд эрхтэндээ энерги үйлдвэрлэх одоо тэр механизмд шууд оролцоно. Ингээд хоёрхан замаар өөх тос маань тээвэрлэгддэг байх нэ. Уг нь бол амархнаараа би бол хэлж юм те. За. Энэ дараагийн юм хийчих. За ингээд таны бид өөх тос ингээд хоёр замаараа тээвэрлэгдээд танд энергийг бий болгож идэг гэсэн. Тэгэхээр өөх тос бид нарт хэрэгтэй байгаад байна. Хоёрдугаарт өөх тосны одоо замбраагүй хэрэглээ байх юм бол нөгөө нэг судасны хатуурал, судасны одоо дотор талд өөхөн бөмбөлгөөд үүсэх атеросклероз буюу дээр нь судасны хатуурал үүснтэй холбоотой зүрх судасны өвчлөл ихсдэг. За үүнийг зохицуулдаг систем буюу судасыг сэвэрлдэг нэг шингэн нь өрөөсөө л нөгөө цусны хүчил байдаг. Цус ялгарснараа саяны нарийн гидсээр ялгарч гараад нөгөө цуснд байгаа холестеринийг задалдаг фермент нь бол өрөөсөө цуснд байдаг. Таны цус өтгөрлөлтөө, нугалралтай, чулуутай тий хотоодны үйл ажиллагаа муу, саяны нарийн гидсний үйл ажиллагаа муу, дээр нь цоорхоо гидстэй байх юм бол энэ шимт хижээлүүд очих ёстой газартаа очихгүй байсантай холбоотой таныг
ядраагаад идэв юм аа. Механизм нь өрөөсөө л ингэж явагддаг. За, үүнтэй холбоотой та нарт манд дуулгах мэдээ. Үүнтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл өнөө орой Монголын цагаар хамгийн сүүлийн одоо 3 дахь өдрийн өнгөө вебинар Zoom уулзалтаараа Zoom-ээр болж байгаа. 7 цагт. Тэгэхээр би энэ чинь линк тавьсан байгаа. Халттай группийн линк тийшээ нэвтэрч ороод оройны 7 цагийн вебинарт оролцох боломжтой.